Кино үзэн суугатаа 5 таймерл. Өнөөдөр та бүхэндээ 2002 онд гарч байсан цаг хугацааны машин гээд гоё кино ярьж болно. Хэрвээ танд цаг хугацааны машин байсан бол өнгөрсөн юм уу, ирээдүр үү, аялах байсан уу? Комментсэд бичээрэй. 800 мянган жилийн дараа дэлхийн ертөнц балгас болон хувирчээ. Дээд гадаргуу дээрх хүмүүс зэрлэгүүд болон хувирсан бол газар доор мутантууд иргэшээлээ тогтоож айдас болон хүний махаар хоолдог болсон байна. Үүнээс хамаагүй өмнө буюу 1899 онд 1899 он Александр Хартаган Колумбийн их сургуулийн профессор байлаа. Тэрээр хөл хөдөлгөөн ихтэй Нью-Йорк хотод хэрэглээний механик ба инженерчлэлийн хичээл заадаг нэгэн. Шинжлэх ухаанд гүн гүнзгий дуртай тэрээр судалгаандаа хэтэрхий улааснаас эргэн тойрныхоо бусад бүх зүйлийг мартчихдаг зантай. Түүний хамгийн сайн найз Дэвид Филби үдэш хайрт Иматагаа уулзах товсон цагийг нь байнга сануулдаг бөгөөд тэнд Александр сандарч твдэн байж сүй тавихаар төлөвлөж байв. Гэртээ яаралтай очиход профессорыг гэрийн эзэгтэй хатагтай уучлж тогтно. Тэрээр шаардлага ихтэй эмэгтэй бөгөөд Александрыг шохон тоосгүй цэвэр хувцас хурдан өмсөхийг шаарддаг ажээ. Александр бол зоримог ирээдүйд чиглэсэн дэвшилтэд санаатай, алсын хараатай эрдэмтэн юм. Гэвч Дэвид түүний энэхүү өөдрөг үзлийг хуваалцдаггүй. Тэрээр машин механизм болон өөрийгөө хит илэрхийлэхээс сэрэмжилдэг бөгөөд Александрын гутранг гадаад төрхтэй хачин зантай Эйнштейнтэй улам бүр дотнохож буйд илүү их санаа зовно. Дэвид Эйнштейнийг хуурамч гэж үзээд Александрыг түүнээс хол байхыг чин сэтгэлээсээ яаралтай гуйдаг байлаа. Харин профессор түүний радикал санаануудаас жинхэнэ урам зориг авч бүр Альбертэд хэрэгтэй зөвлөгөөг нь өгдөг байв. Төв цэцэрлэгт хүрээлэн рүү явах замдаа Александр юмдаа цэцэг авах амлалтаа гинэд сансан боловч замаар өнгөрөх анхны гялалцсан автомашинуудын нэгийг хараад тэр даруй дахин мартчихдаг. Сэтгэлээ төвлөрүүлэн тэрээр мөсөн гулгуурын талбай руу яаран очиж эмэг дулаахан ухтан аваад зүудэртэй худамжаар нам гүм алхахыг өрнө. Тэнд тэрээр гүн хайраа хүлээн зөвшөөрч зүй тавина, түүнд сайхан сүйд бөгжөө өргөн барина. Тэдний баяр хөөртэй мөчийг ойролцоох ботны ард револьвер гар буу барьсан хулгайч гинэд гарч ирэн эвдэнэ. Александр хитвч Бэйли халаасны цагаа гардуулан элдв бэрхшээлээс зайлсхийхийг оролцсон ч цөхөрсөн хулгайч эмгийн хурмын бөгжийг шаардна. Түүнийг хамгаалах гэсэн цөхрөлт автсан Александр хулгайч руу дайрч ширүүн тэмцэл өрнөх үеэр хулгайч санамсаргүйгээр буудаж орхино. Эмма Александрын гар дээр бүхлийн шарх аван үлдэж хулгайч цухтан одно. 4 жилийн дараа өө гашуунд автсан төвчмгүй өөрийн буруугаар шаналсан Александр өөрийгөө бүрэн тусгаарлан эмх замбраагүй лабораторидо хоригдож гадаад ертөнцтэй бүх холбоогоо таслана. Хатагтай уудчид гинтийн байдлаар Дэвид ирснийг мэдэгдэнэ. Гэвч сэтгэл санааны хувьд бүрэн эвдэрсэн эрдэмтэн хэнийг ч харахыг зөрүүдлэн үгүйсгэнэ. Дэвид найзаа бодит байдалд эргүүлэн авчрах гэж цөхрөнгөө баран шаардсаар байлаа. Тэрээр эмгийн эмгэнэлт тухалд Александр хариуцлага хүлээхгүй гэж үздэгч профессор үүнийг эрс эсэргүүцдэг. Тэрээр хайртай эмэгтэйгээ хамгаалж чадаагүйдээ өөрөөсөө өөр хэнийг ч буруугүй гэж үзэж байв. Дэвидийг эрс холдуулан Александр 7 хоногийн дараа буцаж ирэхийг хэлдэг. Профессорын хувьд энэ бол хоосон шалтгаан байлаа. Учир нь 7 хоногийн дараа энэ өвдөлттэй яриа түүний дурсамж байхгүй байж магадгүй байв. Энэ урт 4 жилийн турш Александр хүнд хөшигний ард нуугдсан ямар нэгэн зүйл дээр нууцаар ажилласаар байсан нь цагаан ордноос ч нууц цагийн машин байлаа. Бие цэвэрхэн болгож шийдэмгий байдлаар тэрээр юмгаас авсан үнэт цагаа болон түүний зурагтай жижиг медальоныг аваад 1903 оноос 1903 дугаар он, 1899 он руу 1899 дугаар он буцахын тулд цагийн машинаа ашиглана. Түүнд ганцхан цөхрөлтэй зорилго байв: эмгээ аврах. Мөсөн булгуурын талбай нь ойролцоох цэцэрлэгт дахин гарч ирээд түүнийг төвчээртэй хүлээнэ. Энэ удаад тэрээр хоцрохгүй. Цагийн тохиргоо сайжирснаас биш, харин энэ мөчийг 4 жил чимээгүй хүлээсэн учраас тэр юм. Эмэг амьд байхад нь хараад түүн рүү гүйж чанга тэврээд олон нийтийн дунд хүсэл тэмүүлэлтэйгээр үнснэ. Бусдын юу гэж бодохыг огт тоохгүй Александр эмэд тэд яаралтай ноцтой ярилцах хэрэгтэй гэж хэлнэ. Тэгэхдээ цэцэрлэгийн танил замаар явхаас зайлсхийв. Учир нь дээрэмчин модны ард нуугдж байгааг тэр мэдэж байлаа. Харин түүнийг хурдхан шиг хөл хөдөлгөөнтэй гудамж руу хөдөлж хотын төв рүү явахын тулд морьт тэрэг хөлслөнө. Тэрээр өөрийн хачин зан ааш ухаанд багтамгүй шийдвэрээ тайлбарлаж чадахгүй ч юмдаа гүн хайртай зөвхөн түүнтэй л хамт байхыг хүсдэг гэдэгтээ итгүүлнэ. Цагийн парадокс болон өнгөрсөн үеийн өөрийн хуулбартай тааралдах аимшигтай боломжоос имэж Александр түүнийг гэртээ харж өөрийн альчлалыг хүлээхийг хүснэ. Түүнийг явуулахын өмнө эрдэмтэн амлалтаа биелүүлж үзэсгэлэнтэй цэцгийн баглаа худалдаж авахар шийднэ. Гэвч тэрээр цэцгийн дэлгүүрт ормогц гадаа гинэд аимшигтай зүйл тохиолдно.
Өмнө нь түүний анхаарлыг татсан тэр л эртний автомашин хяналтаас гарч хөмөрсөн тэрэгэн дээр хүчтэй мөргөнө. Гудамжинд гүйж гарсан Александр Имга энэ аимшигт осолд бүрдсэнийг харна. Тэрээр дахин нэг удаа түүнийг үххийг үзэхэд хүрэх бөгөөд энэ удаад өөр харгас хэрцгий аргаар ам үрэгдэнэ. Энэхүү хоёр дахь дараалсан бутраланд нэг зүйлийг тодорхой болгож байна. Өнгөрснийг өөрчлөх боломжгүй бөгөөд эмгийн үхэл зайлшгүй байжээ. Яагаад өнгөрсөн үе өөрчлөгдөшгүй байгааг ойлгохыг найдаж, Александр зөрөгтэйгээр үл мэдэгдэх ирээдүй рүү аялахаар шийднэ. Хүлэмж шиг лабораторидо буцаж ирээд цагийн машинаа дахин болгоомжтой идэвхжүүлж, эргэн тойрныхоо ертөнц хурдтай хуурч буйг ажиглана. Энэ мөчид эмгийн зурагтай нандин медалан цагийн машины энергийн талбайн гадна санамсаргүй хаягдаж доторх эмзэг зураг агшин зурт муудан газ холын өнгөрсөн рүү алга болно. Удалгүй тэрээр гэрэлтэх неон тэмдгийг анзаарна. Ирээдүй одоо байна. Жинхэнэ хариултыг олж магадгүй гэж итгэн Александр машинаа 2030 оны 5 дугаар сарын 24-ний өдөр зогсооно. Энэхүү танил бус ирээдүйд тэрээр дэвшилтэд иргэдтэй уулзах бөгөөд тэд түүний хуучны хувцас эвгүй байдлыг илтээр шоолно. Утга учиртай ойлголт болохоор шийдэмгийлэн тэрээр том музей руу хурдан зорино. Замдаа тэрээр хүн төрөлхтөн саран дээр анхны байнгын колони байгуулахаар төлөвлөж, хүчтэй термоцмын дэлбэрэлтүүдийг ашиглан гадаргуу дор гүн хонглуудыг болгоомжтой сийлэх гэж буйг мэдэж авна. Холбогдох номуудыг хайж байхад Александрыг нууцлаг эрг гинэд тогтно. Тэдний сэтгэл хөдлөм ярилцлагын үеэр тэрээр энэ хүн бол Вокс гэдгийг ойлгоно. Вокс бол хүн төрөлхтний асар их хамтын мэдлэгт хөтөж болж үйлчлдэг дэвшилтэд хиймэл оюун ухаан юм. Александр цагийн аяллаа практик шинжлэх ухааны талаар идэвхтэй асууж, Вокс энэ санааг цэвэр уран зохиол, хуучин ном, алдартай кинонуудаас үлдсэн байнгын домог гэж үгүйсгэн. Урам нь хугарч бухимдсан Александр цагийн аялал хизээж уран зөгнөлийн хил хязгаарыг давж хөгжөөгүйг ойлгоно. Энд тэрээр мөн гинтийн байдлаар алс ирээдүйн хүмүүс түүнийг 1903 онд нууцлаг алга болсон галзуу эрдэмтэн гэж үздгийг олж мэднэ. 2030 онд аялах нь ямар ч утга учиртай үр дүнд хүргээгүйг ойлгоод Александр аюултай аяллаа ирээдүй рүү улам үргэлжлүүлэхээр шийднэ. Цагийн машинаа идэвхжүүлмэгц хүчтэй зочрол лабораторийг хүчтэй сэгсэрнэ. Ямар нэг том шиг тохиолдсон нь тодорхой байв. Тэрээр машинаа 2037 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гинэд зогсоож зөвхөн балгас болсон Нью-Йорк хотыг олно. Түүний нэгэн цагийн хөл хөдөлгөөн ихтэй гудамжууд одоо эмх замбраагүй байдалд автсан, дүрлэлцэн галд бүрхэгдсэн байлаа. Тэнд түүнийг цагийн хөлс зурцсан хэрэгээр баривчлах гэсэн цагдаа нар хурдан олж авна. Цөхрөнгөө барсан Александр тэднээс юу болсныг тайлбарлахыг гуйхад саран дээр колони байгуулахад ашигласан термоцмын дэлбэрэлтүүд сарны тойрог замаас аюултайгаар шилжиж эцэст нь хилтерхий болон задран унахад хүргэснийг мэдэж авна. Өөр нэг хүчтэй газар хөдлөлт болоход офицерууд түүнийг орхин амиа аврахаар цухтана. Александр цагийн машин руу буцаж гүйж галзуурсан мэд цухтахыг оролдоно. Гэвч газар дахин сэгсрэхэд тэрээр нарийн төвөгтэй механизмын нэг хэсэгт толгоогоо хүчтэй зохиж ухаан алдна. Түүний бие хөшүүрэг дээр хүндрэн унаж санамсаргүйгээр түүнийг хамгийн хоолын байрлал руу түлхэнэ. Машин хяналтгүйгээр ураг шаруулж Александрыг алс хоолын үл мэдэгдэх ирээдүй рүү шиднэ. Тэрээр зөвхөн богинохон мөчид ухаан орж залгах хэсэг дээр 8002 оны 7 дугаар сарын 16-ны өдөр гэж аимшигтай харуулхад машиныг зогсоож дараа нь дахин ухаан алдна. Түүнийг үл таних хүмүүс олж шархан аажмаар идгэрэх хүртэл болгоомжтой асарна. Нэгэн намгүй мөглөө эрт сэрэхтэй Александр хаан эсвэл хизээ байгаагаа огт мэдэхгүй байв. Тэрээр сонирхолтой жаахан хүүг харах бөгөөд хүү англи хэл сонсоод илт гайхширна. Александр түүнтэй ярихыг оролцсон ч хүү гинэд зүхтэн. Түүнийг дагаж эрдэмтэн өөрийгөө хадны нүүрэнд залхихын адил тогтургүй наалтсан хатан хисааны овооход олно. Доор нь гүн хавцалт ижил төстэй байшингуудын бүхэл бүтэн суурин оршдог аж. Эндхийн хүмүүс загасчилж ан хийж энгийнээр амьдардаг. Александр сэрсэн гих мэдээ хурдан тархаж хүн төрөлхтний алс хоолын үр удам тэр хинбэ хаанаас ирсэн бэ гэдгийг мэдхээр дүүрэн цуглана. Тэрээр энэ алс ирээдүйд англи хэл бүрэн үгүй болсон гэдгийг мэдэж авна. Нутгийнх нь одоо үүнийг чулуун хэлт гэж нэрлэдэг бөгөөд зөвхөн эртний борчин чулуун хавтангийн эмзэг хэлтэрхий дээр хадгалагдсан байна. Үүнийг шингэн ярддаг цорын ганц хүн бол Мара бөгөөд тэрээр төвчээртэй багш юм. Тэрээр сониуч хүүхдүүдэд хэлийг заадаг. Мара түүнд тэдний ард түмнийг аллаа гэдэг бөгөөд хүмүүсийн гадаад төрх Александрын таньдаг төрхөөс нарийн ялгаатай болсныг хэлнэ. Бараан арьс илүү нарийн бараг эмзэг шинж чанартай. Тэд түүний цайвар өнгөнд илтээр гайхширна. Олон нийтийн хүндлэгдсэн удирдагч Торрен Маргаас тэр үнэхээр хинбэ гэдгийг олж мэдхийг хүснэ. Александр өөрийгөө холын өнгөрснөөс ирсэн гэж тайлбарлахад Мара бусдад тэрээр толгоогоо зохиулсан зүгээр л төөрөгдөлт автсан байх ёстой гэж хэлнэ.
Тэдний ноцтой яриаг шөнийн хурдан ирэлтийг тэмдэглэсэн чанга цуурайцсан дохой тасалдуулж, аллаа нар өөрсдийн энгийн овоохоо руу чимээгүйхэн ухарч эхлэхэд Мара Александрыг зөөлөн хөтлөн түүний жижиг ор руу буцаан аваачна. Мара ба түүний дүү Калин эцгийнхээ эртнээс алдсан ч тэд нам гүм найдвар ба тэсвэр хатуужлтаагаар амьдарсаар байна. Сонирхолтой сурах хүсэлтэй Калин Александртай хурдан чин сэтгэлийн холбоо тогтоож, Александр хүүд өөрийн үнд халаасны цагаа бэлгэлнэ. Мартай орой болтол ярилцахдаа Александр тэрээр цагийн аяллаа тухай түүний түүхэнд үнэхээр итгэдэг гэдгийг ойлгоно. Тэрээр өөрийн ард түмнийхээ бусдаас илт илүү ухаантай, ойлголттой нэг юм. Тэр шөнө Александр муу унтдаг. Түүнийг өтгөн шиг ой дундуур явсаар том жигүүртэй толгойтой нүур тулах тод хар дарсан зүүд зовооно. Зэрэгтэй тэрээр цагаа хулгаад алдснаа, мөн тэр дундаа аллаа бүгдэд ижил хар дарсан зүүдснийг мэдээд цочирдно. Маргааш өглөө Мара Александрт англи үссэн эртний чулуунуудыг үзүүлж, энэ үгсэн хэлийг судлах нь уламжлалт заншил бөгөөд тоо томшгүй олон үеийн турш дамжин ирснийг болгоомжтой тайлбарлана. Тосгонд яагаад өндөр настан хүмүүс байхгүй гэж асуухад тэрээр тэд явчихсан гэж хэлээд, аллаа нар өвдөөцөө хүндэтгэж дурсахын тулд салхин тэрэн барьдаг, гэхдээ асуултаас чимээгүйхэн зайлсхийж зөвхөн ингэж хариулна. Эцэст нь хоёр цагийн машин хайн газар нутгаар аялна. Тэднийг олоход машин цаг хугацаагаар аяснаас маш их хэвдрэлтэй байдаг ч Александр үнийг өнгөрсөн рүү буцахад ашиглаж чадна гэдэгт итгэлтэй байна. Мара түнд дүүгээ авч явахыг гуйж, хүү Александрын үед эндээс илүү аюулгүй байх болно гэж хэлнэ. Түүний яарсан байдалд эргэлзсэн Александр түүний юу гэж хэлхийг асууж эхлэхэд агаарыг огтлсон чанга тохиолдолд Маргийн царайнд айдас авчирна. Дүүгийнхээ хашгирааг сонсоод тэрээр Калин руу ярах хооронд Александр нутгийн тосгоны хүмүүс халтлагад өртөж буйг ойлгоно. Хэдхэн агшны дараа тэрээр үүнийг харна. Морлог буюу цайвар цармагчин төстэй мангас болсон хүн агнадаг амтан. Дараагийн хохирогчдоо тэмдэглэхийн тулд морлогууд наалдамхаа муухай өнөртэй шингэн дүүргэсэн жадаар буудаж байв. Тосгоны хүмүүс завь руу буцаж зүхтах гэж цөхөрдөг боловч эсэнд нуугдсан илүү олон анчид чимээгүй хэвтэж байдаг. Тэд гинэт хүмүүст отолт хийж гурдан тойруулж нэг нэгээр нь шүүрэн авна. Александр Калин хурц жадаар цохиулж олз болгон тэмдэглэгдсэнийг хараад тэрээр яаралтай арга хэмжээ авах ёстойг мэднэ. Морлогуудын нэг нь хөөцөлдөж эхэлсэн ч Александр мангасыг ухаалгаар сатааруулж түүнийг өөр рүүгээ татна. Тэр хүчтэй биш ч түүний ахвал самба хурдан сэтгэлгээнд түнд гинтийн давуу талыг өгнө. Байдал муудаж эхлэхэд Калин зоригтойгоор түүнийг аварч морлогийг галаараа айлгана. Хамтдаа тэд бие биенээ аварч чадсан ч Мара оролцсон хид хідэн тосгоны хүнийг эсэн дундуур чирч уддаг. Александр түүнийг цөхрөнгөө баран хайсан ч амтад дэлхийд залхисан мэт ул мөргөө алга болно. Хачирхалтай нь бусдын тайван байдал нь аимшигтай бөгөөд тэд зовлонгоо хүлээн зөвшөөрсөн мэт санагддаг. Тэр үед торын тайлбарлана. Одоо амьдрал яг ийм л байдаг. Тэд алдагдлыг хүлээн зөвшөөрч мангасуудыг үл тоомсорлож хүмүүсийг мал шиг авдаг гэсэн аимшигт мэдлэгтэйгээр амьдарч сурсан байв. Торын амьд үлдгэсэд азтай гэж бодож зүгээр л үргэлжлүүлэх хэрэгтэй гэж үздэг. Гэвч Александр үүнийг хүлээж авч чадахгүй. Тэрээр Мара руу хөтлөж болох ямар ч сэжмээр гуйж гарна. Калин эцэст нь түнд ойр орчмын өтгөн ойд амьдардаг сүнслэг гэж нэрлэгддэг зүйлийн тухай хэлнэ. Тэр шөнө Александр ба Калин болгоомжтойгоор харанхуй агууд зориглож гинтийн байдлаар Вокстой дахин уулзна. Вокс бол баг зэрэг галзуурсан ганцаардмал оршихуй болжээ. Түүний эргэн тойрондох номууд эртнээс тоос болж хувирсан ч эртний компьютер бүгдийг сансаар байна. Бүр Александрыг ч Вокс одоо Александр галзуу биш байсныг ойлгоно. Түүний цагийн машины тухай яриа бодод боломжтой байсан юм. Компьютер олон зууны турш одоогийн мэдээлэлд нэвтрэх боломжгүй байсан ч нэгэн өдөр нэгэн аллаа морлокоос зүхтаж агууд орж иржээ. Түүнээс Вокс хатуу ширүүн үннийг мэдэж авсан. Цартай холбоотой дэлхийн нийтийн гамшигын дараа хүн төрөлхтөн хоёр хуваагдаж, зарим нь газрын гадаргуу дээр амьд гарч, зарим нь доошоо явсан байна. Цаг хугацаа өнгөрөхөд морлокууд нарны гэрэлгүүгээр хувьсаж, эцэст нь гадаргуу дээр амьдрагчдыг хоол хүнс болгон агнаж эхэлсэн. Вокс тэдний үрний байршлыг тодорхой мэдэхгүй ч зүүн зүг рүү явахыг болгоомжтой санал болгож, тэдний сондгоо тасархай амьсгалын чимээг даахыг хэлнэ. Воксийн зөвлөгөөг авч Александр ба Калин чимээгүйхэн өтгөн ширэнгэн ой руу аялна. Удалгүй тэд асар том чулуун толгой дээр ирэх ба энэ нь тэдний хар дарсан зүүдийг зовоож буй яг л тэр толгой байв. Калин дээр үлдээд Александр ганцаараа дайсны харанхуй нутаг руу бууна. Тэнд тэрээр Маргийн илэгдсэн хувцас хувийн эд зүйлсийн хамт хохирогчдыг нядлахад ашиглагддаг харгастыгээ гинж олно. Судлахдаа Александр зэвэрсэн хөшүүргийг санамсаргүй татаж цус хүний ясаар дүүрсэн нөх рүү хүчтэй унана. Анчтын нэг түүнийг тэнд хурдан олж олцлогдогч болон аваачиж бүдэг гэрэлтэй газрын доорх танхим руу чирнэ.
Иргэн тойрноо харахад Александр Мара хүйтэн тор руу чимээгүй сууж буйг харна. Тэр түүнийг анзаарсан мэт хүртэл санагдахгүй. Харин илүү түгшээсэн зүйл бол хиймэл сэнти дээр сууж буй мангаслаг амтан юм. Энэ нь Александр морлокуудын даргатай нүүр тулсан болж таарна. Тэрээр бусад морлокоос илүү хүн төрхтэй, цайвар арьс амтан байв. Сармагчин төрхтэй амьтад нь түүний зарц амжид байсан бөгөөд бүрэн түүний хяналтад телепатаар байдаг. Газар доорх нийгмийн энэ удирдагч морлог ба алой хэрхэн үснийг тайлбарлаж, тэрээр дэлхий дээр амьдарч буй бүх хүний оюун ухааныг хянаж чаддаг гэдгээ илчилсэн. Морлокууд кастын системд амьдардаг бөгөөд мангас төрөл бүр нь өөр биологийн зүйл юм. Ирэх баригч каст бол супер ухаантай телепатууд бөгөөд аллыг хоолны гинжин хэлхэнд өөрийн байр суурьаа хүлээн зөвшөөрсөн мөнх айсан олц гэж үздэг. Мара шиг олцлогдогчид амьд үлдэж чадна, гэхдээ шинэ колони үүсгэхийн тулд үржүүлэлт ашиглагддаг. Морлокууд илүү ухаантай бөгөөд хөгжсөн үйлдвэртэй бөгөөд тэдний гадаад төрхөн хүмүүс хэдэн зуун мянган жилийн турш газар доор хувьссан үр дүн юм. Александр энэ бүгдийг буруу ёс суртахуунгүй гэж үздэгч морлокуудын дарга түүнд тэдний амьдралын хэв маягийг шүүмжлэхийг хориглодог. Тэрээр морлокууд хүн төрөлхтөн эдгээр 800 мянган жилийг хэрхэн амьд гарсныг мэдэхгүй тул юу зөв, юу бурууг шийдэх хэрэггүй гэж хэлдэг. Александрт өөрөө тиймч төгс биш гэдгийг харуулахын тулд дарга өөрийн телепатийн хүчийг ашиглан өнгөрсөн үеийнхэн талаарх мэдлэгээ илчлээд зогсохгүй. Александр юм болон тэдний хүүхдүүдийг хардаг хуурмаг байдал үүсгэн. Александр хэрэг аз жаргалтай гэр бүл, хайртай их нартай байсан бол цагийн машин бүтээхгүй байсан гэдгийг ойлгоно. Дарга яагаад Александр өнгөрснийг өөрчлөх эсвэл имгаа аварч чадахгүйг тайлбарлана. Түүний үхэл нь түүнийг энэ алхмуудыг хийхэд хүргэсэн юм. Энэ нь түр зуурын парадокс үүсгэж Александрыг түүнийг аварч чадахгүй болгодог. Дарга Александрын цагийн машиныг буцааж өгнө. Түүний зарцнаар түүнийг нүүлгэн шилжүүлж газар доор нуусан байна. Эрэлхийлсэн хариултаа авсан Александр ирээдүйг хിവэр нь үлдээж 1903 онд буцаж ирэхийг зөвшөөрнө. Тэрээр халаасны цагаа буцааж өгөхийг хүсэхдээ энэ хүсэлтийг сатааруулах арга болгон ашиглана. Машин асах үед Александр морлокуудын даргаыг шүүрэн аваад дотор нь чирнэ. Тэмцэл гарах боловч Александр өрсөлдөгчөө мэхэлж түүнийг машины цагийн талбарын гадна унгаж хөшүүргийг бүхэлдэн татна. Александр дараах хэдхэн секундын дотор хурдан хөвшөрч ялцарч нуран тоос болж машиныг зогсоохыг харна. Хурдтай урагшилсаар 605 сая 427,810 дугаар онд Александр гунигтай эзгүйхэн газрыг олно. Өндөр морлог цамхууд тэнгэрийн хаяанд ноёрхож гинжлэгдсэн хүмүүсийн бүлгүүдийг нятлахаар хөтлөн яваа харагдана. Хувьсал ба хүн төрөлхтний түүх эртнээс дууссан байв. Гэрэлт ирээдүйд ямар ч найдвар үлдсэнгүй. Энэ бол дэлхий дээрх там гэдгийг ойлгосон Александр гинтийн дүгнэлтэд хүрнэ. Тэр өнгөрснийг өөрчлөх боломжгүй ч ирээдүйг өөрчилж чадна. Шийдэмгийлэн тэрээр 82,701-р онд буцаж ирээд мараг тороороо суллаж цагийн машины механизмыг богино холболтонд оруулахын тулд халаасны цагаа ашиглана. Хид хідэн морлог тэднийг барихыг оролдсон ч гэрлийн тесрэлтэнд сохорч хос мангасуудыг түүжих боломж олддог. Александр ба Мара амьтад хөөцөлдөхөд цугцаар байгаад удалгүй торрон болон түүний хүмүүс ирж хариу цохилт өгөхөөр шийдсэн байна. Олон нийтийн удирдагч Александрт гар өргөж дэлбэрэлт болохоос хэдхэн агшны өмнө түүнийг урхнаас гаргахад тусалдаг. Цагийн машины устгал нь бүх газрын доорх нутаг болон доторх морлокуудыг тоос болгон бууруулсан гинжин урвалыг эхлүүлнэ. Цагийн машин үрд алга болсон тул Александр одоо энэ цаг үед үрд гацж байна. Гэхдээ энэ нь түүнийг айлгахгүй. Тэрээр үнэхээр хайж байсан зүйлээ олсон, хайр. Мартай хамт шинэ амьдрал эхлүүлж Александр Воксийн компьютерт хадгалагдсан мэдлэгийг ашиглан соёл иргэншлийг сэргээн босгохыг оролддог. Вокс хүүхдүүдэд багш болж нутгийн омогт сонгодог уран зохиолыг хуваалцдаг боллоо. Энэ нь хүн бүрт цоо шин ирээдүйд жинхэнэ боломж өгдөг бөгөөд Александр үүнийг бий болгохоор шийдэмгий байна. Үүний зэрэгцээ тэрээр Мараба Калиныг цэвэр талбай руу аваачиж өмнө нь түүний хуучин лаборатори байсан газар буюу цагийн машин барьсан яг тэр газар руу хөтлөнө. Гүн хүндэтгэлтэйгээр Александр тэднийг бүх наривчилсан зүйлээр нь дамжуулж өнгөрснийг бахархал дурсамжийн холимгоор иргэн сандаг. Энэ яг энд 1903 онд Дэвид гэрийн эзэгтэй хатагтай удчид нар байсан юм. Тэд Александрын гинт алга болсонд санаа зовсон ч тэрээр хаанч явсан аз жаргалтай байх болно гэдэгт чин сэтгэлээсээ итгэж найдаж байсан билээ. За өнөөдрийн кино таалагдсан бол лайк болон subscribe-ыг дараарай манайха. Цаг хугацааны машин байсан бол нэрээ. Яа, Монгол ихч гүм их өөрчлөн дөө тий.